Good morning. За, ертөмөшөд өнөөдөр Lunar New Year цагаан сар болж байна. Өглөөний 6 цаг болж байна. Одоо би өглөөнийхөө бресийг хийгээд тэгээд цайгаа чанаад цагаалгаа хийн. Ээж маань энэ бүгдийг надад зааж өгсөн. Тэгээд одоо бүгдээрээ эхэлцгээе. Энэ бэлэн боллоо. Бресийг хийгээд авчихсан. Хотын босог. За амар байна уу? Сайхан шинж. Амар байна. Сайхан шинж. Сайхан шинж. Эч тоолохгүй. Амар байна уу? Амар байна. Сайхан шинж байна. Аа ингэ онжа. Амар сайхан шинж. No, mommy, come on, do that to mommy. Сайхан шинж байна. Залгачаад хүүхдүүдтэйгээ цайгаа уучлаа. Хоёр унтчихсан. Хичээл намраагүй гол. Сайн байцгаана уу? За ингээд миний цагаан сар нэг иймэрхүү болж өнгөрлөө. Миний хувьд анх удаа ширээ засаад өөрийнхөө ширээний тавгийн борцгийг өөрөө хийгээд, халимгаа гаргаад, бресээ хийгээд энэ салаатуудаа өөрийнхөө гараар хийсэн жил байлаа. Тэгээд би эдгээр зүйлүүдийг яагаад хийсэн бэ гэхээр хүүхдүүдтэй өв уламжилуулдэх цагаан сарын баяр юм байдий шүү. Хэдэн Америкт амьдарч байгаа ч гэсэндээ бид нар энэ цагаан сарын баяр ямар бидний хувьд чухал юм бэ гэдгийг ойлгуулахын тулд би жил болгон хий гэж бодсон. Тэгээд өмнө нь дандаа оюутан багтаа нийтийн золголт гэж бөөнөрөө золгочдөг байсан. Тэгээд өмнөний жил болохоор бид нар бас айл өдрөө золгоод явсан. Гэтэ гэртээ ингэж идээ засаад яг ийм гэж энэ аль биесээр ингэж хийж байгаагүй. Тэгээд энэ жилээс би өөрөө ингээд энэ бүлгэнийг хийгээд айлд очиж золгоод ингээд энэ өв соёлоо танин мэдүүлэх үйл ажиллагаа явуулъя гэж шийдсэн. Тэгээд энэ нь бидний хувьд маш чухал. Яагаад тэгэхээр миний хүүхэд насанд цагаан сар гэдэг бол үнэхээр чухал байсан. Яагаад тэгэхээр би хамаатнуудын хүүхдүүдийг, ах дүү нарынхаа хүүхдүүдийг харах, тэдэнтертэй тоглох гэж тэсэн ядан хүлээдэг баяруудын нэг байсан. Тэгээд бас өвөө эмээ дээр очиод золгоод бэлэг авах нь надад хамгийн гоё байдаг байсан. Тэгээ хүүхэд наснд бас энэ хүүхэд насныхаа энэ гайхалтай мэдрэмжийг үр хүүхдүүдтэй өвлүүлж үлдээхийн тулд бид нар өөрсдийнхөө зүгээс хичээх хэрэгтэй байна гэдгийг би маш их ойлгосон. Хичнээн Америкийн нэгдсэн улсад байгаа ч гэсэндээ бид нар энэ зүйлсүүдийг хийгээд явж явах хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгосон учраас хийж байгаамаа. Та бүхэн ч гэсэндээ Америкт байгаа бол заавал гэртээ ийм одоо соёлыгоо танилцуулах таниулах үйл ажиллагаагаа хийгээрээ, хийж үзээрэй. Хүүхдүүд үнэхээр дуртай, сонирхолтой байх болно гэж хэлмээр байна. Тэгээд энэхүү гал морин жилдээ та бүхэн үнэхээр гал шиг асаж ажил үйлсэн бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргалтай хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд энэ жил үнэхээр эрт хүчтэйгээр эхлүүлээрээ, эрт хүчтэй цоглог ингээд та бүхэн оноо дуустал амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэж өрөөё та бүхэндээ. Тэгээд миний бичлэгүүд таалагдвал лайк дараарай, subscribe дараарай. Баярлалаа. Сар шинэдээ үргэлжлүүлэн та бүхэн минь сайхан шинэлээрээ алт мөнгө их цуглуулаарай. Баярлалаа, баяртай.